Сайн байцгаана уу? Метр контентын хүрээнд 5 минутын зөвлөгөө өгдөг билээ. Энэ удаагийн дугаараар төлөвлөгөөний талаар ярилцах болно. Хүн заавал төлөвлөгөөтэй амьдрах хэрэгтэй. Хэрвээ төлөвлөгөө амьдрахгүй төлөвлөгөөг бол зориггүй л гэсэн үг. Юун төрхийн цаг хугацааг үнэлж чадахгүй, цаг хугацааг үр дүнтэй ашиглаж чадахгүй. Яг ажлын цаг хугацаатай мөртлөө яг ажлын байран дээр байгаа мөртлөө нэг нь өндөр бүтээмжтэй, нэг нь илүү их салиа аваад байдаг. Тэр шалтгаан ерөөсөө төлөвлөгөөтэй байна. Төлөвлөгөөтэй байж цаг хугацааг үнэлж, өөрийгөө хөгжүүлж, зөв ажиллаж, удирдах явж байгаа. Цаг хугацаа биднийг удирдахгүй, цаг хугацаа бие удирддаг, бид нар удирддаг учраас төлөвлөгөө заавал авах. Төлөвлөгөө авахад бол нэгдүгээр өөрийн гэсэн зорилт авах хэрэгтэй, мөрөөдөл авах хэрэгтэй. Нэг тийм хүрцэг авах хэрэгтэй. Энэ сард би ийм юм, энэ 7 хоногт би ийм, энэ жилд ийм юм гэсэн тийм байх хэрэгтэй. Тэгээд тэрийн төрхийн нөөцүүд байх. Энэ нөөцийг бодож судалж тогтоох хэрэгтэй. Энийг тогтоохын тулд маш хэцүү байдаг байна. Ихэнх хүмүүс энийг алддаг байна. Хит хөөрөөс их хэцүү челленжтэй гэдэг юм. Хит амархан тавьчихдаг байна. Яг ямар хугацаанд хийх юм? Яг хичнээн хэмжээний төгрөг санхүү хэрэг болох уу? Яг энийг хийхэд хичнээн хэмжээний надаас мэдлэг чадвар уур ухаан хэрэгтэй болох уу? Хичнээн хэмжээний биеийн хүч хэрэгтэй болох уу? Тэгээд эдгээр ажлуудыг ийм point зэгүүд дэт огномоор тавих. Тэдэн сард тийм эксперт тавьж өгчөж төлөвөө биелүүлдэг байна. За ингээд төлөвөө сайхан биелүүл явж явах гэх юм янз бүр гаднаас хүчин зүйлүүд тохиолддог. Тэр болгонд ингээд тийм өөрөөс үл хамаарсан гаднаас хүчин зүйл тохиолдох. Тэр болгонд энийг давж туулахын тулд тэнд төлөвөө баримтлах юм салхи хэрэгтэй байна. Үнэхээр заавалшгүй тэр төлөвөө хойшлуулах юм уу? Тухайн өдрийн тухайн сарын төлөвөд өрөхгүй тохиолдолд үнэхээр асуудал үүсээд байвал яг хойшлуулж болно. Гэхдээ тэрийг буцаад төлөвөөгөө дахин шинжилээд илүү шахуу ажиллаж тэр төлөвөндөө заавал өрөх хэрэгтэй. Тэгвэл бол төлөвөндөө хүрэхгүй хоцролох юм бол уриалах юм бол дахиад шинэ төлөвөөч юм дахиад хугацаагаас болох юм. Энэ бол завхсан давбарс их болно. Тэгээ яг энэ өөртөө сахилгуудтай байгаа гэх юм бол бус хүмүүс хүртэл чиний нөлөөнд автчихдаг байна. Би бол манай компани ашиглаж аппликейшн вебсайт дээр ашиглаж байсан байна. Цаас дээр бичих юм бол тэр чинь нөгөө цаасаа алгуулах чинь нэг юм тавьчихвал эсвэл өөр хүнд харуулах ч юм уу хэцүү байдаг байна. Заавал онлайн дээр байвал илүү амар хэлбэрээр болцсон байна. За тэгээд төлөвлөгөө бол бас нэг давуу тал нь болохоор тайлан гаргаж ирж байгаа. Энэ 7 хоногт энэ сард юу гэснийг тэр тайлан дээрээс дахиад та өөр нэгэн шийдвэр гаргаж ирж байгаа. Ийм хугацаанд би ийм зүйл амжуулсан юм байна. Ийм зүйлийг хийсэн юм байна. Тэгвэл тэр дараагийн сартаа тэрийг өмнөх төлөвлөгөөнийхэн дагуу явуулгүйгээр тэрийг дахиад илүү сайжруулад арай илүү төлөвлөгөө илүү боловсронгуй эсвэл илүү их ачаал нэмсэн байдлаар хийж болно. За тэгээд төлөвлөгөөгөө ингэж тийм бичдэг, төлөвлөдөг, төлөвлөгөө хяндаг тийм өөрийн гэсэн нэг тийм өдөрт ч юм уу 7 хоногт ч юм уу тийм хугацаатай болох хэрэгтэй. Яг нэг тийм зуршилтай болох хэрэгтэй. Өглөө болгон шүтээ явах гэдэг шиг тийм зуршилтай. Тэгээ энийгээ хийгээ явуулсны дараа 2-3 сарын дараа аяндаа тийм дадал зуршил бий болчихно. Тэрийг төвөггүй. Тэгээ тэрийг хийх гэж нэг зовоодох шаардлагагүй. Тэгээ ямар ч юм ингээд төлөвлөгөөтэй болсон хүн юу ч төлөвлөөд амжилт төрж болно. Жишээ агаар руу хууч нисгий гэж төлөвлөж чадчих. Зүгээр iPhone-тай болъё гэж төлөвлөж чадчих. Хоёр руу байртай болъё гэж төлөвлөж чадчих. Дэлхийн хэмжээнд гарах хүүхдэд кино хийе. Эсвэл олон улсын хэмжээнд гарах програмч хийе. Дэлхийд автахтай Монгол брендийг гаргая гэдэг ч юм уу. Ямар ч төлөвлөгөө өгөөж болно. Эсвэл сайхан пүүс машин авч явна гэдэг ч юм уу. Эсвэл Монголын брендийн автомашиныг бүтээх гэдэг ч юм. Ямар ч төлөвлөгөө авч. Төлөвлөгөө бол маш сайн зөв нөөцийг хуваарлаад дахиад зөв нөөцийг хуваарлаад тэгээд эндээс сахилга хоттой хүрэхэд бол заавал чи амжилтанд хүрэх бол заавал төлөвлөгөөнд хүрэх бол заавал